Цистоскопын үед давсагны дөрөнгийн онцлогооны аргаар ямар өвчнийг онцлох боломжтой байдаг. Нэгдүгээрт нь шийсэн сүмний нарийсэл, шийсэн сүмний ургацаг, төрүүлж байгаа хортой хоргоо томрол, давсагны чулуу, давсагны хавдар ургацаг, мөн давсагны цүлхэн, давсагны өргөсөл буюу цистит гэж нэрлэдэг эдгээр өвчнийг онцлох боломжтой байдаг. Энэ зурган дээр давсагны шийсний сүмний нарийсэл харагдаж байна. Энэ зурган дээр төрүүлж байгаа томрол харагдаж байна. Энэ зурган дээр давсагны чулуу маань харагдаж байна. Давсагны хавдар ингэж харагддаг байна. Давсагны өргөсөл үед цистит иймэрхүү байдалтай харагддаг байна. Манай аймгийн давсагны дөрвөн онцлогоо хийж гисэн байгаа.